Бүгдээрээ сайн байцгаана уу? Энэ удаа та бүхэндээ хэрхэн дур булаам гоо үзэсгэлэнтэй болох талаар Японы мэрэгжлийн эмчийн зөвлөгөөг хуваалцаж байна. Японы эмэгтэйчүүдийн насыг тодорхойлох нь тийм ч амар биш. Учир нь тэд наснаасаа хамаагүй залуу харагддаг. Японы эмэгтэйчүүд урт наслахаас гадна сайхан арьс, бие галбир, гялалзсан өтгөн үсийг насаа ахиж хөгшөр хүртлээр хадгалж чаддаг. Японы гоо сайхны эм Шизусаки бүх насны эмэгтэйчүүдэд зориулсан гоо сайхны нууц зөвлөгөөг хувьсгал Японы арьс арчилгаа номондоо дурджээ. Тэрээр гоо сайхны энгийн 14-ийг өгсөн бөгөөд үүнийг дагаж мөрдвөл та хөгшөр хүртэл залуу арьсаа хадгалж чадна гэсэн байна. Түүний аргуудны энгийн бөгөөд хүн бүр хэрэгжүүлэх боломжтой их цаг хугацаа мөнгө шаарддаггүй арга юм. Үүнд нэгдүгээрт нь өөрийгөө хайрлаж үзэсгэлэнтэй байхыг чин сэтгэлээсээ хүс. Эхний дүрм нь хамгийн чухал юм. Японы алдарт эмэгтэйн хэлснээр хүн гоо сайхны төлөө хичээж түүнийхээ төлөө идэвхтэй байх ёстой. Гоо сайхны эмч юуны түрүүнд үзэсгэлэнтэй байхыг хүсэх хэрэгтэй гэж үздэг. Ханд гялалцсан нүд, толгор арьс, нэмгэн бүр 100 нүүр хэрэгтэй. Тэрээр хэлэхдээ өөр хинч биш. Хэрвээ эмэгтэй хүн хичээхгүй бол гадаад сэтгэл татан байдал нь амьдралынхаа туршид дагалдаж чадахгүй гэдгийг мэддэг. Энэ таны гадаад төрөх байдал дээр ажиллах үр дүнтэй байдлын гол үндэс юм. Эмэгтэй хүн бүр гадаад гоо үзэсгэлэн эрэлхийлэх өөрийн гэсэн байр суурьтай байж болно. Чамд ямар урам зориг байгаа нь хамаагүй гоо үзэсгэлэнтэй байхын төлөө хүчин чармаалт цаг зав өөртөө зориулж байх явдал юм. Биеийн зөв байрлал нь таныг маш залуу харагдуулдаг. Үүний тулд биеийн тамирын сунгалтын дасгалууд мөн нуруу, хэвлийн булчингуудыг бэхжүүлэх нь танд маш өндөр настай ч гэсэн гоёмсог харагдах ажиллах боломжийг олгоно. Олон жилийн туршид эмэгтэйчүүд гадаад төрхөндөө бага цаг зарцуулдаг. Тэд гэр бүл зохиож, хүүхэд өсгөн хүмүүжүүлж, ажил хийх зэрэгээр ихэнх цаг хугацааг зарцуулдаг байна. Хоёрдугаарт нь арьсныхаа байдлыг хянах. Энэхүү алхам бол арьсныхаа шинж чанарыг сайтар судлах явдал бөгөөд үүний тулд танд толь хэрэгтэй болно. Мэргэжлийн өглөө бүр арьсны ерөнхий байдлыг сайтар ажиглаж, чийгшлийг шалгахын тулд дараах аргыг хэрэглэхийг зөвлөж байна. Үүнд нэгдүгээрт нь хэдэн секундын турш алгаа хацар дээрээ нааж, эрхий хуруугаа чихний дэлбэрийн ард байрлуулж, дараа нь өргөж аваарай. Хоёрдугаарт нь хэрвээ арьс хангалттай чигшилтэй бол таны гар нүүрэндээ бага зэрэг наалтдаг. Гуравдугаарт нь хэрвээ гар арьсанд наалтахгүй бол арьсыг чигшүүлэх шаардлагатай гэж үзнэ. Та хацраа бага зэрэг чимэхэж арьс нь анхны байдалтай хэр хурдан эргэж орж байгааг ажигласнаар арьсны уян хатан байдлыг шалгаж болно. Түүнчлэн нүдний эргэн тойронд дах арьсны өнгийг мөн алгаа хацар дээрээ тавьж арьсыг чих рүү хөнгөн татах замаар тодорхойлно. Хэрвээ энэ үйл ажиллагааны үр дүнд нүдний ойролцоо босоо үрчлээс гарч ирвэл энэ арьсыг нэмэлт арчилгаа чийгшүүлэх массаж хийх шаардлагатай гэсэн үг юм. Арьсныхаа шинж чанарыг мэдхийн тулд арьсаа байнга ажиглах шаардлагатай. Гоо сайхны эмчийн хэлснээр үрчлэнээс айх шаардлагагүй. Хизээ нэгэн цагт үрчлээ үүсэх нь гарцаагүй гэжээ. Бидний хөшөө харагдуулдаг нь үрчлээ биш, харин уйтгартай унтсан арьс, уйтгартай харц, гунигтай царай юм. Харин бидний залуу болгодог зүйл бол үрчлээсгүй байх биш, харин инээмсэглэл эрч хүчтэй төрөх тогсон арьс арчилгаа юм. Гуравдугаарт нь гараа арчилгаарай. Шизусаки гартаа онцгой анхаарал хандуулдаг. Гар бод маш хурдан хөгшөрч, насыг хамгийн үнэн зөв харуулдаг төдийгүй нүүрний арчилгааны гол туслах юм. Хуруу алга зөөлөн, хумс богино байх ёстой. Зөвхөн энэ тохиолдолд та массажны үр дүн хүлээж болох бөгөөд массаж нь арьсны залуу насыг уртасгах хамгийн үр дүнтэй процедуруудын нэг юм. Шизусакигийн гэртээ хэрэгжүүлэх зөвлөмж нь гарыг 7 хоногт 1-2 удаа халуун усанд өрж, бигнүүр тавих, хөгшрөлийн эсрэг эсвэл тэжээлэг тос түрэх хэрэгтэй.
Үүний үр дүн таны гар нялх хүүхдтэй адилхан болно. Угаалгын нунтаг цэвэрлэгээний бүтээгдэхүүнтэй холбоотой аливаа гэр ахуйн ажлыг үргэлж хамгаалтын бэлэгдээ хийх хэрэгтэй. Бидний гар бол нүүр царайгаа арчлах гол хэрэгсэл юм. Дөрөвдүгüүрт нь арьсаа сайтар цэвэрлээрэй. Японы гоо сайхны эмч нүүрний арьсыг цэвэрлэхэд онцгой анхаарал хандуулдаг. Гоёл чимэглэлийн гоо сайхны бүтээгдэхүүн нүүрэн дээр байсан эсхээс үл хамааран орой бүр хийх шаардлагатай. Гоо сайхны эмчийн бичсэн ном нь арьсыг зөөлөн цэвэрлэхэд ихээхэн анхаарал хандуулдаг. Саки энэ бохирдлыг арилгах гоо сайхны бүтээгдэхүүнийг массаж, чийгшүүлэх, хоол тэжээлтэй хослуулдаг. Энэ нүүр будалтыг арилгахаас эхэлдэг. Массажны элементүүдийг багтаасан үндсэн цэвэрлэгээ хийх. Нүүрэндээ 10-аас 15 минут дэлэг хийж баг зэрэг бүлээн усаар угаана. Энэ цусны эргэлтийг сайжруулж нүүрийг сэргээхэд тусалдаг. Нүүр будалтыг арилгасны дараа арьсыг хөгшрөлтийн эсрэг чийгшүүлэх, тэжээл өгөх, чангалах, цайруулах бүтээгдэхүүн авахд бэлэн байх ёстой. Нүүр угасны дараа бүлээн усны дэвтээсэн алчуураа хөрөх хүртэл бариад хүүтэн усны дэвтээсэн алчуураар сольж тавиарай. Энэ процедур нь цусны эргэлтийг сайжруулах үйлчилгээтэй байдаг. Орой арьс арчилгааны сүүлчийн үе шат нь гүн цэвэрлэгээ байх ёстой. Өглөө нүүр будалтын өмнө нүрээ угааж арьсантай массаж хийхдээ хангалттай. 5 дугаарт нь лосьон маскыг тогтмол хэрэглээрэй. Арьсандаа тос, лосьон, серум болон бусад арчилгааны бүтээгдэхүүн түрхэхээс өмнө гартаа сайтар дулаацуулаарай. Лосьон маскаар байнга чийгшүүлээрэй. Уг процедурыг өдөрт 2 удаа өглөө оройд хамгийн сайн хийх хэрэгтэй. Чижусаки лосьон ус тос имсжүүлэгчээс бүрдсэн имс гэжээ. Үүнийг 10 минутын турш хэрэглэхийг зөвлөж байна. 6 дугаарт нь 30-аас дээш настай бол гоо сайхны серум хэрэглээрэй. Залуучууд гоо сайхны бүтээгдэхүүнийг хэтрүүлэн хэрэглэхгүй байхыг зөвлөж байна. Энэ насанд арьсны байдал тэнцвэртэй байдаг гэжээ. 7 дугаарт нь жилийн турш хит ягаан туяанаас арьсаа хамгаалаарай. Японы гоо сайхны эмч нар хит ягаан туяа нь арьсны нөхцөл байдалд хамгийн их хор хүнэл учруулдаг хүчин зүйл гэж үздэг. Өвлийн нарны туяа эрүүл мэндэд сөрөг нөлөөгөөч арьсанд сөрөг тул бүх улирал нүүрэндээ хит ягаан туяаны хамгаалалт хэрэглэхийг зөвлөж байна. 8 дугаарт нь арьс амрах хэрэгтэй. Арьсаа эрчимтэй арчлахдаа эпидермисийн эсүүд байнга ажилдаг гэдгийг мартаж болохгүй. Итих идэх нь гоо сайхны бүтээгдэхүүнийг үл тоомсорлож байгаатай адил аюултай. Арьсан 7 хоногт ядаж 1 өдөр будалтаас завсралга авах ёстой. Энэ өдөр нүүрэндээ ямар нэгэн арчилгаа гоо сайхны бүтээгдэхүүн төрөхгүй байхыг зөвлөж байна. Ингэснээр таны арьс амрах болно. Ийм амралтанд 1 өдрийг зориулснаар та хөшрөлтийн толгой, судасны тор гарч ирэхийг цаг тухайд нь анзаарах бөгөөд энэ нь эхний шатанд тэдний хөгжлийг зогсооно гэсэн үг юм. 9 дугаарт нь зөв хооллолоорой. Чанартай бүтээгдэхүүн микроэлементүүдийн зөв харьцаа нь нүүр, биеийн гоо сайхны түлхүүр юм гэж Чижусаки хэлв. Өдөрт ор хаяж 1.5 литр ус уугаарай. Усны чанарт онцгой анхаарал хандуулах хэрэгтэй. Уух, гоо сайхны бүтээгдэхүүн бэлтгэхийн тулд зөвхөн амьд, цэвэр, микроэлемент эрдэс давсаар баялаг ус тохиромжтой. Зөв зохистой хооллолт нь хөгшрөлийн үндсэн шалтгааныг арилгах боломжийг олгодог. Хоол идэхээс өмнө 1 аяг ус ууж хөвшөөрэй. Энэ маш жижиг хэсгүүдээс цатгалан мэдрэмжийг мэдрэх боломжийг олгодог бөгөөд хоол хүнс илүү сайн шингээхэд тусалдаг. Арьс биеийг бүхэлд нь хөгшрүүлж хуурайшуулдаг хоол хүнсэнд чихэр их идэх, тамхи татах, гурлан бүтээгдэхүүнийг өдөр тутмын хоолны дэглэмээс хасах хэрэгтэй. Хоолны цэсэндээ хүнсний ногоо, жимсэх нь оливын тос, заас, үр тариа зэргийг оруулаарай. 10 дугаарт нь толинд харж сураарай.
өдөр бүр толтой ажиллаж ашиглаж сур гэж мэргэжлэн зөвлөж байна. Толин зөв харж нүүрний арсны байдлыг тогтмол хянах нь чухал юм. Эрүүгээ доошлуулснаар үрчлээс нь илүү тод харагдаж, нүрээ залуу харагдуулахад эрүүгээ бага зэрэг өргөхөд хангалттай. Гоо сайхны эмч Чижусаки нүүрний баруун болон зүүн тал нь өөр өөр хөгшрөлтэй байдаг гэж мэдгджээ. Та ижил толин тусгал ашиглан аль тал нь илүү их анхаарал шаарддгийг тодорхойлж болно. Та уруулаа нээж булангаа өргөхгүйгээр инээмсэглэх хэрэгтэй. Үүний үр дүнд нэг талдаа илүү өвчлөөс үүсэх болно. Мэргэжлийн эмч энэ талдаа онцгой анхаарал хандуулахыг зөвлөж байна. Чижусаки хэлэхдээ өөрийгөө халамжилж эхлэхэд хизээч оройтдаггүй гэжээ. Хэд хуурай суларсан арьсч гэсэн 7 хоногийн турш шийшүүлэх, массаж хийх, маск, тижэл өгөх процедурын дараа эрүүл сайхан өнгөө олж авах болно гэсэн байна. Япон эмэгтэйчүүдийн арьс арчилгааны нууц бол хит их бодолтоос хол байдаг. Анхаарал сонсон та бүхэндээ баярлалаа.